хэлбэр баахан ярьлаа. Би шууд агуулга руу орё гэж бодож. Монгол улс өнөөдөр парламентын засаглалтай юм уу, ерөнхийлөгчийн засаглалтай юм уу? Ерөнхийлөгч нь парламентод ажиллаад тайлгнадаг юм уу, эсвэл парламентод ерөнхийлөгч хичээл заадаг юм уу? За энэ л асуудал дээр л одоо бид нэр сүүлийн 30-аад жил л одоо хэрэлдлээ. Одоо би хүн яриаггүй. Субъектив битгий хүлээж аваарай. За сая үйлс төгөлдрийн үгэнд гарч байна. Бүх ард түмнээ сонгогдсон ерөнхийлөгчийн хувьд гэж одоо хэдэн ч удаа ярив. За парламентын гишүүд нь болохоор төрийн эрх барих дээд байгууллагын хувьд. За ингээд эн чинь хоорондоо мөргөлчөөд байхгүй хэн том юм бэ гэдэг л зодоо яваад. Гүйцэтгэх засаглалаа аваачаад одоо нэг тоглоом болгочлоо, гүйцэтгэх засаглал гэж үндсэндээ өнөөдөр байхгүй боллоо. Одоо хууль тогтоох засаглалаа аваачаад нөгөө прокуророор нэг карантаар гойжуулдаг гэсэн чинь одоо дээрээс нь цэцээр гойжуулаад, ёс зүйн дэд хороогоор гойжуулаад улсын дээд шүүхээр гойжуулах юм байна. Санаа нь маш ойлгомжтой. За энийг батлахгүй бол парламентыг тараах асуудлыг нөгөө ард нийтийн санал асуулга гэдэг төрийн бас байгууллагын хэдэн нөхдөд тавих юм байна. Тэгээ ийм ойлгомжтой зүйл дээр би Монгол улсын 126 гишүүнтэй 5 намтай энэ хүчрэг парламент ингээд үг хэлж чадахгүй тойруулаад ингээд бас ярьж байгаад бол харамсах сэтгэл төрж байна. Хэрвээ Монгол улс өнөөдөр парламентын засаглалтаа хэвээрээ бол ард түмэн сонгуулаар зөвхөн парламентод төрийн эрх барих эрхийг түр хугацаанд шилжүүлж байгаа. Сонгуулаар, арчсан сонгуулаар. Өөр хинт ч биш. Хэрвээ парламентын засаглалтай бол. Тийм учраас ард түмний санал өгсөн саналыг хамгаалж байгаа. Парламентын дархлаа гэдэг бол. Яагаад гэвэл парламент тусгаар тогтнолын асуудлыг, тогтолцооны асуудлыг, засаглалын асуудлыг, уулуурхайн лицензүүдийн асуудлыг шийднэ. Хинээс ч хамаатай биш хараат бусаар улсын хурлын гишүүд санал өгөх эрхийг л баталгаажуулж байгаа. Энэнд одоо өнөөдөр халдж байгаа юм ноцтой үйлдэл болж байна гэж зөвхөн миний хувьд бол үдэж байгаа өмнө байр суурийг илэрхийлсэн. Тийм учраас өмнө нь одоо судлаачтай 2019 онд бийж байсан. Та нар мөнгө өгсөн хүнийхээ төлөө ярьдаг заа юу. Одоо энэ ч орж ирээд дэлбэгдөрж ерөнхийлөгчийг алчаад одоо хөрс сөх ерөнхийлөгчийг алах гээд битгий хоёр нүр гаргаад худлаа яриад суугаад заа юу. Одоо энэ хуулиа их хурлын дараа яаралтай татаж авах хэрэгтэй. Тэгээд хэрвээ ёс зүй байгаа бол парламент өөрөө ярил л да. За асуулт гарах үүднээс нэг зүйл асууж. Гурван номер ажлын хэсгийн. За. Оюун эрдэнэ гишүүн маань жоохон бухимдалтай байх шиг байна уу да. Гэхдээ та гинэд сэрсэн юм шиг өнөөдөр парламентын дархлаа гэж ярих ирэхгүй. Тэгэн брэд. Та парламентын дархлаа гэж ярих ёс зүйгүй хүн гэж би бодож байгаа. Та хамтарсан засгийн газар байгуулад тэргүүлэхдээ хамтарсан засгийн газрын нэрийдлэр сөрөг хүчингү болгож ардсан намынхаа албан тушаалаар бүтээмжийн менежер гэдэг нэрийдлэр албан тушаалаар амыг нь таглаж жинхэнэ парламентын дархлаанд халдаж өөрийнхөө эсрэг дуурсан их хурлын гишүүн Лодоо Самбуу өөр бусад одоо гишүүд байна. Баярмаа, Анар, Инх төвшин гэдэг эдгээр гишүүдийг та хар бэхийн хонглоороо болвол явуулсан гэдгийг би хэлээгүй энэ гишүүд ч өөрсдөө хэлсэн шүү. Зөвхөн үзэл бодлоо илэрхийлснийхаа төлөө. Үйлсдэгүүлдэр Гэтэл та өнөөдөр асуусан асуултынхаа агуулгаар хариулнаа. Тэгэн барина. За оюун эрдэнэ гишүүн нэмэт тодорхойлов. За яг энэ дээр одоо ёс зүй гэдэг асуудал хөндөгднөө. Ерөнхийлөгчд таалагдсан бол ёс зүйтэй. Ерөнхийлөгчд таалагдаагүй бол ёс зүйгүй гэдэг асуудал яваанд үүсгэнэ. Субъектив.
За энэ бол өөрөө юу вэ гэхээр энэ хууль батлагдах туйлын эрсдэлтэй гэдгийг харуулж байгаа. Маш тод жишээг сая үүс төвлөлдөр дараа өөрөө гарлаа. Энэ таны өөрийн чинь үзэмж болохоос биш. Энэ шүүхийн эцсийн шийдвэр биш ээ. Тийм ээ. За энээс ахуулаад наад маргаан чинь их болно. За дээрэс нь карма хаалга андуурахгүй гэдэг шиг юм болноо. Наадах чинь ингээ явжгаад юм эргэнэ. Одоо жишээлбэл хэрлэн гишүүн хэрвээ ихвэр дарга өнөөдөр шүүхтэр байжсэн бол та өнөөдөр яг ийм юм ярихгүй. Энэ хуулийг яагаад баталж болохгүй гэж сууж. Гэтэл өнөөдөр яаж хийж батлыг гэж сууж. Тийм учраас хэдүүлээ ситуацаар биш объектив харах ёстой. Баасан жаргал гишүүн асуулт асууя.